Сэлэн ба шид ертөнц эрцэглэяр. Статусын үзүүлэлт бий болсноор энэ ертөнц бүр мөсөн өөрчлөгддөг. Энэ ертөнц өөрчлөгдснөөр олон төрлийн шидийн хүчтэй хүмүүс төрдөг болжээ. Харин манай гол дүр ямар хүчтэй бол? I exist because of you. Хүн модны дор чилэрнгээ сууж байхад хоёр тосгоны иргэн орлох ба слаймд идэвхлэх гэж байдаг. Тэд хоёулаа нэг левелтэй ба тэд слаймтай тулдах ямар ч хүчгүй байдаг. Харин манай хүн бууж ирэн төвгөх унсдах ба слаймнаас унсан тал зоосыг хөөд өгдөг. Үуч слаймыг ийм амарх устгасан та хэдэн левелтэй вэ гэхэд манай хүн хамгийн дээд төвшин буюу 999 левелтэй байдаг. Манай хүн замдаа сайн яваарай хэмээн замсаал. Энэ ертөнцид мангас бий болсон цагаас хойш хүмүүс төрхтөл өөрийн үүрэгтэй төрдөг болсон. Харин манай хүн булган буй явж байгаа ба өмнөх даалгавраа тушаан шин даалгавар хайж байдаг. Яг энэ үед 30 ширхэг оогоор нэг алтан цацгийг хараад манай хүн шүнжэнгөө хийх зүйлээ олдог. Даалгавраа биелүүлэхэд явж хахад нэг хоёр гар чөтгөрүүдийг яаж баг болон устгах талаар ярьж байдаг. Жил ирэх тусам мангасын тоонууд ихсээр байдаг ба энэ нь яагаад вэ гэхээр өндөр түвшний чөтгөрүүд маана ялгаруулдаг ба тэр маана нь жижиг төрлийн мангасыг бүтээдэг байна. Иймээс энэ хоёр гар баг цөглүүлэн чөтгөрийн ханыг устгахаар зогсож байгаа нь энэ юм. Энэ хоёр гарын нэг нь гүнж явах ба улсын 3 дахь гүнж байдаг. Багт нь орох гэсээр олон хүн гараа өргөхөд Баатар харин багт нь орох гэсэн хүмүүсийг хөгшин, залуу, хит ирээдүггүй гих мэтээр багтаа илсүүлдэггүй. Харин нэг ногоон өстэй хангагчийг багтаа илсүүлдэг. Манай хүн зарим хэзэн шигээ хар зогсож байдаг. Дараа нэг үзмийн ягаан өстэй шидтнийг багтаа илсүүлэх ба цаашдаа түүнийг үзмийн ягаан өстгээ дуудаад явъя. Дүрстээ салгидаж манай гол дүр 30 оогор устгахаар цамхаг тэрсэн байдаг. Манай хүн ч ялчгүй 999 левел юм гэсэндээ оогруудыг ганц л зөхөөд явж байдаг. Манай хүн ч Баатрын салааг харах ба Баатрын салааны санвар тоохон манай хүнийг ирж байгааг мэдэрч байдаг. Нөгөө Баатрын ч гайгүй юм уу да. Оогрыг ганц л зөхөлтөөр бас устгаж байдаг. Баатрын салааны гişүүд яагаад энэ цайз руу ирснийг ерөөсөө ч ойлгодоггүй. Яагаад гэвэл чөтгөрийн хааны цайз нөгөө зүгт байх ба Баатарч багийнхандаа энэ агууд домогт хааны сэлэн буюу хааны удмаас өвлөгдөн ирдэг нан дээр нь байгааг хэлдэг. Манай хүн өөр зүг рүү яван оогроо устгаж байтал нэгэн охин оогруудын дундуур гараад явчихдаг. Тэр охин оогруудын дундуур чөлөөтэй явж байгааг хараад манай хүн чөтгөр гэдгийг мэддэг. Гэтэл нөгөө талд Баатрын салаа хизүүдэж байдаг. Мангасуудтай тулцаар маанаа дуусаж Баатар нь шаргацсан байдаг. Тэр салаач нөгөө сэлмээ хайн орж ирэх ба сэлэм тэр газарч байдаггүй. Харин нөгөө чөтгөр охин зогсож байдаг. Баатрын салаач бүгд дээрээ дайрах ба манай хүн амжин урд урн хаадаг. Баатар түүнийг яагаад чөтгөрийн хамгаасныг асууж бидний дайралтыг яаж нэгцаасах хэмээн асуугаад манай хүн 999 левел гэдгээ харуулдаг. Чөтгөр охины иврийг хавчаар хэмээн тэнийг Баатрын салаанд итгүүлж чаддаг. Манай хүнч 30 оогрын даалгавраа биелүүлснээ харуулад байсан домог цэлэм хаан байна хэмээн асуудаг. Гэтэл манай хүн дээр үе тэрийг нь зарчихсан байдаг ба тэдрээс уучлахгүй зогсож байдаг. 3 дахь гүнж маш ууртай байх ба чи тэр сэлмийг зарсан бол бидэртэй хамт чөтгөрийн хааныг устгахаар явна гэж хэлдэг. Манай хүнч за яшхөө хэмээн хажуугаар нь өнгөрдөг. Нөгөө чөтгөр охины амийг аварсны дараа гарч иртэл нөгөө чөтгөр охин манай залуугаас гэрлэхийг асуудаг. Манай залууч бандсандаа хаяад явчихдаг. Нөгөө охин ардаас нь дагсаар л байдаг. Тал Баатрын салаа ярилцж байх ба ганцаараа чөтгөрийн хааныг давхаарыг хүчтэй бийжиж яагаад чөтгөрийн хааныг ялж чадахгүйг нь асуудаг. Чөтгөрийн хаан надад ямар ч гайвалаагүй. Тэм учраас би чөтгөрийн хааныг устгахыг хүсэхгүй байна хэмээн манай хүн хэлдэг. Чөтгөр охин манай хүнээс ядаж хамтрахыг асуух ба манай хүн харин зөвшөөрдөг. Тэр хоёр ч өнөөдөртөө амархаар шийдэж нийслэл рүү явах хэрэгтэй учраас манай хүн чөтгөр охины иврийг нууцалж талдаж өгдөг. Манай хоёр ч нийслэлийн захаар явах ба тэнд идэх юм иддэг. Манай чөтгөр охин ийм их идэх юм харсандаа баярлаад нүдэн гэрэлтэй зогсож байдаг. Тэр хоёр ч ярилцсан алхаж байх ба чөтгөр охин хажууд нь эцээр л байдаг. Манай хоёр ч өнөөдөр амраад маргааш даалгавраа биелүүлэхийг хэлээд буудалдаа амархаар ордог. Чөтгөр охин ч ядарсан бололтой шууд хөвтөд өгдөг. Манай хүн ч ажил ажуулах хэмээн гарч явдаг. Гэтэл тэнгэр дээр сүрэг хэрээнүүд нисэх ба түүний дээр чөтгөр байдаг. Хаалга нүтгэд манай охин ч түүнийг ирчихлээ хэмээн баярлаад хаалгааны ихэд оронд нь маш хурцсан нүдтэй тулаанч нэгэн зогсож байдаг. Манай охин ч түүнээс үхтлээ айх ба бараг л ухаан алддаг. Манай хүн ч энэ Такаго гихчтэй хамт ирсэн байх ба тэд аяг цайван ярилцдаг. Манай охин ч тэр хоёрт үнэн хэлэх ба тэр чөтгөрийн хааны охин байдаг. Такаго ч үүнийг гадалсан байх бөгөөд манай гол дүртэй анх яаж танилцсанаа ярин суудаг.
Такагог анх шаргацсан байхад нь им өгсөн байдаг. Такаго-чан нэгэн баар ажилладаг ба тэрэндээ манай гол дүрийг ирэхгүй байна хэмээн зөхөж унагаадаг. Чөтгөр охин түрүүн Такагог хараад зочиндоо уучлах байдаг. Тэд гадаа салхилах ба чөтгөр охинч Такаго-чанг та үнэхээр хүчтэй юм аа. Та яаж 909 левелтэй хүнийг зохиод гимтээж чаддаг байна гэдэг. Хариуд нь Такаго-чан түүнийг тосгоны хүн гэдгийг хэлдэг. Өөрөө тулаанч учраас тосгоны хүнээс 3 дахин хүчтэй байдаг учраас хэтэрхий левелний зөрүүтэй байсан ч гэмтэл учруулж чадна гэдгээ хэлдэг. Манай хүнч буудалтай хөвтөж байх ба тэр багийнхаа хүндэхэн дурсамжийг дурсаж байдаг. Тэд гэр бүлээр явж байхад нь мангас гэр бүлийн хөнөөсөн байдаг. Манай хүн үүнд өөрийгөө буруутган багаасаа хулаад өдийг хүртэл хичээж мангас устгасан байдаг. Чөтгөр охин Такаго-чанаас манай гол дүрийг яаж юм хурдан хүчтэй болсныг асуудаг. Хариуд нь Такаго-чан тэр өөрөөсөө өндөр түвшний чөтгөрийг алсан байх гэдэг. Гинэт маш хүчтэй дэлбэрэлт болох ба тэнгэрээс мянган чөтгөр бууж ирдэг. Тэнгэрээс бууж ирсэн чөтгөрөө зүгээр ч нэг чөтгөр биш 54 левелийн маш хүчрэх чөтгөрүүд байдаг. Мангасууд мянгаараа хотын иргэдийг маш ихээр гэмтээж эхэлдэг. Манай хүний дээрээс нөгөө хүчрэх чөтгөр орж ирэх ба манай хүн юу ч болоогүй юм шиг аваа шидчихдэг. Үүнийг харсан хүчрэх чөтгөр маш ихээр гайхдаг. Манай хүн хүмүүс туслахаар буудлын агаар гараад ирдэг. Манай хүний гарч ирсэн хэсэгт өчнөө мангас байх ба түүнийг баатарын салааных нь нийлээд устгаж байдаг. Гэтэл чөтгөрөө тэнгэрээс хүмүүстэй дайн зарлаж байна хэмээн зарладаг. Баатар уурлаж шидээрээ хамгийн том шувуурын дайрч эхэлдэг. Тэр шувууг шидээрээ устгах ба хүмүүс ч түүнийг хүчрэх юмаа гэлцдэг. Манай хүнч Такаго-чан Алис хоёрыг хараад тэр хоёр дээр очдог. Манай 3 өдөөс баатар салаанах ирэх ба чи дахиад л бид нарт гайхуулах нь уу? Эсвэл хүч чадлаа гайхуулах нь уу? Чи арай чөтгөрийн хантай хамтарсан юм уу гэж асуудаг. Харин манай 3 таосончгүй дайсныг яаж дарахаа л бодож байдаг. Баатрын баг хотоороо дайрж мангасуудыг устгах гэхэд манай гол дүр уурлаж чи хот дотор байгаа. Нэг цохилтоор устгах чадахгүй бол энэ хотод маш хохирол учруулна гэж хэлдэг. Харин тэнгэрээс чөтгөрийн хааны генерал чөтгөрийн хааны арим маш хүчрэх хэмээн орилдог. Манай хоёр газраас хүн дэрэн нисгээд тэнд байсан бүх хүмүүс алмайран гайхдаг. Харин манай хоёр ерөөсөө ч нисээгүй байдаг ба бинийгээ супер күчээрээ түлхэн чөтгөр рүү очдог. Манай хүн шуун дээр нь маш хүчтэй буугаад ирсэнд чөтгөр айж чи хинбэ гэж асуудаг. Харин манай хүн өдөөс нь зүгээр л хажуугаар өнгөрч явсан тосгоны хүн байна гэдэг. Ингээд манай анимегийн сизон 1-ийн эхний 2 анги дуусж байна. Энэ аниме маань 7 хоногт нэг анги орж байгаа тул та бүхэнд 7 хоногтлон парт оруулна гэдгийг амлаж байна. Та бүхэн лайк, subscribe дараад хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.